Сайн уу? Авокадотой тал подкастыг сонсож байгаа танд баярлалаа. Намайг Ариуна гэдэг. Харин намайг даах уу? Бид хоёр подкастынхаа 2 дахь цувралаар гайхамшигтай эмэгтэйчүүдийн талаар ярианууд өрнүүлэх болно. Дугаар болгонд нэг гайхалтай бүсгүйн талаар танд ярьж өгнө. Тэгээд зарим дугаартаа тэр бүсгүйгээ урьж хамтдаа ярилцгаж байгаа. Тэгээд цувралынхаа анхны дугаараар өдгөө 51 настай технологийн салбарын шилдэг манлайлагч эмэгтэйчүүдийн нэг Facebook компани үйл ажиллагаа хариуцсан захирал Sheryl Sandberg-ийн талаар ярилцгаар бэлтлээ. Sheryl Sandberg бол хүн бүрийн ялангуяа залуу хүмүүсийн хувьд үлгэр дуурайл авахуйц, за тэгээд дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтын эхний 10-т жагсдаг ийм хүн байгаа. Тэгээд Facebook компаниг мэдгүй хүн бол одоо байхгүй. Дэлхийн технологийн салбарын хамгийн том компаниудын нэг. Тэгээд Facebook, Instagram, WhatsApp гэд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүн бүрийн гар утсан дээр байдаг нийгмийн сүлжээний том платформуудыг эзэмшдэг. Энэ компанийн үйл ажиллагааг 2008 оноос сүүлийн 12 жилийн турш удирдах яваа Sheryl Sandberg бол үнэхээр гайхамшигтай эмэгтэй. За, сонирхолтой анх Facebook компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдож байх үед нь компани нь 700 ажилтнтай байсан гэдэг. Тэгээд одоо бол эднийх дэлхийд даяар 53 мянган ажилтнтай ийм том компани болжээ. Тэгээд Sheryl Sandberg-ийн ажил амжилтынх нь түүхийг яриад байвал энэ хүний амьдрал үргэлж амжилтаар дүүрэн байсан юм шиг санагдмаар. Гэхдээ яг үндэ Sandberg-ийн зам дандаа дардан байгаагүй. Ир нөхөр нь одоо жишээлбэл 100 даар нас барж исэн, тэр нь түнд одоо маш хүнд цохилт болж исэн. Бас сүүлийн 3-4 жилийн хугацаанд технологийн компаниуд, ялангуяа сошиал медиа компаниудын хувьд маш их шүүмжлэлт дагуулсан жилүүд болж байна. Тэгээд сошиал медиагийн нийгэмд үзүүлж байгаа сөрөг үр нөлөө, за бага насны хүүхдийн хүмүүжилд үзүүлж байгаа сөрөг нөлөөнүүд ил болж ирж байна. Тэгээд энэ бүхний буруудан гэгдэж одоо зогсоо зайгүй шүүмжлүүлж байгаа хүмүүсийн нэг бол бас манай Sheryl Sandberg байгаа. Тэгэхээр даавхуу энэ хүний талаар хоёлаа дэлгэрэнгүй ярилцахаас өмнө анх ямар мэдээлэлтэй байсан бэ? Чамд ер нь ямар сэтгэл төрүүлдэг вэ? Би энэ хүний талаар бүр сайн мэдгүй. Нэрнээс нь гадна одоо зүгээр одоо энгийн энэ хүн бодвол одоо Facebook компани үйл ажиллагаа хариуцсан захирал гих зэрэгс болвол нэг илүү гайвтай юм мэдгүй. Тэгээд Lenin гэдэг номыг болвол бас бичсэн гэдгийг мэднэ. Тий. Тэгээ яг нэг анх Facebook чин ямар яжгаад ямар болсон бэ гэдгийг ингээ бодоод үзэхээр тэгээ Google-с Facebook-т орсон хүн байсан. Тий. Тэгээ тэр мөрийг бодоод үзэхээр яг сошиал медиа гэдгийг бол яаж хэрхэн хөгжүүлж ажиллах уу, хүмүүсийг яаж одоо тодорхой хэмжээгээр донтуулах гэх юм. Одоо би бол амар сөрөг хандлагатай байгаа тийм шүү дээ. Бас тий яг энэ Facebook дээр бол гэдгийг бол маш сайн мэддэггүй юм шиг надад бол тийм анхны тийм сэтгэл төрөөд байгаа. Бас эдийн засагч мэрэгжилтэй байсан. Мөн зөвхөн дандаа хувийн секторт ажиллаж байгаагүй. Бас Америкийн нэгдсэн улсын тий одоо манайхаар бол сангийн ам юм уу? Тий тэнд ажиллаж исэн бас туршлагатай байсан нь бас сонирхолтой санагдсан. Ер нь бол одоо хувийн болон улсын секторт ажиллаад үтсэн туршлагатай. Тий. Тэгээ ахиад завсар дундуур ном бичсэн. Тэр ном нь бас бестселлер болсон. Тий. 2 ном бичсэн байдаг тий. Тэгэхээр би ингээ гэж бодож байна. Sheryl Sandberg-ийн намтрыг нь товчхон яриад өгье. Тий. Тэгээд энэ хүний амьдралаас сурж болоход ямар зүйлүүд байна уу? Ялангуяа ямар бэрхшээлүүдийг туулж ирсэн талаар нь ярилцвал мэдвэштэй байх юм болов уу гэж бодлоо. Sheryl Sandberg маань 1969 онд төрсөн. Өнөөдөр 51 настай. Сая даахуугийн хэлдгээр Харвардын их сургуулийг эдийн засгийн мэргэжлэр төгссөн. Дараа нь бас бизнесийн удирдлагынхаа магистрийг Харвардын их сургуультай хамгаалсан. Еврей гаралтай 3 хүүхэдтэй айлын том охин, ээж нь багш, аав нь эмч, нүдний эмч, ийм одоо бүсгүй байна. Тэгээд багасаа маш онц сурдаг, оюутан байхдаа ч гэсэн хамгийн шилдэг оюутан байсан гэсэн. Тэгээд бизнесийн удирдлагын магистраа хийснийхаа дараагаар McKinsey гээд бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанид нэг жил ажилласан байдаг. Тэгээд ер нь MBA буюу бизнесийн удирдлагын мастер хийсэн
бүх хүн л ер нь тэр замналаар явдаг. Сургуулаад гисэн үедээ нэг консалтинг компанид ажилладаг. Тэгэхээр яг тэрийг бол давж өнгөрүүлсэн байна. Тэгээд ер нь бас яг нөгөө төрийн байгууллагад би карьер хийх юм байна гэж бодоод тэгээд нөгөө зөвлөхийн компаниасаа гараад Америкийн нөгөө сангийн яамд 5 жил ажилласан байгаа юм. Билл Клинтоны засгийн газрын үед тий. Тэгээд тэнцээс нэрнийг сонирхолтой юм уншижсэн байх шүү. Яг тэр хүний яг карьерийн хувьд гэх юм бол тэр нөгөөний бизнесийн удирдлагын магистра хийж байхдаа нэг багшийнхаа туслахаар илүү тий ажиллаад тэр хүн нь одоо тухайн үний хувьд бол одоо ментор гэж ярьдаг тий яг гол нөгөө зөвлөдөг хүн нь болсон юм байна гэж би юу нь ойлгосон. Тэгээд түүнээс гадна болохоор тэр Америкийн нэгдсэн улсын сангийн яамд ажиллаж байхдаа болохоор буурай хөгжилтэй орнуудын үрийг тэглэх яг нэг тэр бодлого дээр Билл Клинтоны засгийн газарт ажиллаж исэн гэдэг нь бас их сонирхолтой байсан. Тэгээ буурай хөгжилтэй гингүүт нөгөө өөрийнхөө улсыг бодоол тэнд ажиллаж исэн болов үгүй болов гэж сонирхол уншиж исэн. Тийм. Тэгэхээр ер нь бол төрийн байгууллагад ажиллах нэ гэд ингээд бас нэлээд амжилт гаргаад явж исэн 5 жил. Тэгээд 2001 онд Google компанид орсон байт юм лээ. Тэгээд реклам зар сурчлагын бизнесийг нь хариуцаж тэр ажилд орж исэн. Тэгээд тухайн үед бол Google байгуулагдаад нэг удаагүй ердөө 3 жил болсон харьцангуй жижигхэн компаниас. Тэгээд Sandberg-ийн яг өөрийнх нь хариуцаж авсан тэр хэлтэс анх ороход нь 4 хүнтэй байсан бол энэ ажлыг хариуцаад авснаас нь хойш 4,000 хүнтэй болж өргөжж томорсон байгаа юм. Тэгэхээр ер нь бол нэг тийм бизнесийн үйл ажиллагааг удирдаад хүмүүсийг нь одоо ажилд аваад зохион байгуулад тий ингэж явах дээрээ маш авьяаслаг гэдэг нь тэр үед илэрч ижилтэй. Тэгэхээр чи ер нь бол Google-ийг ямар ч ашиг орлого нь баталгаатай олдог биш компани байхад нь баталгаатай ашиг олдог компани болгож өргөжүүлсэн юм байна шүү дээ тий. Тийм. Тэгээд тэрийг нь одоо нөгөө Facebook-ийн Mark Zuckerberg анзаарсан байгаа байхгүй юу тий. Тэгээд 2007 он болж байгаа юм одоо. Тэгэхээр тэр жил Sheryl Sandberg маань Facebook-ийн одоо Mark Zuckerberg нөгөө үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал хүн болгон мэддэг тий. Энэ хүнтэй анх танилцсан байдаг. Тэгээд тухайд Марк бол компанидаа яг үйл ажиллагаа хариуцсан захирал ирж хайгаад явж исэн. Тэгтэл тэр хоёр нэг үжиглэг дээр анх таарлаж танилцаад тэгээд Mark Zuckerberg бол яг хайж авсан хүнээ олсон байдаг юм аа. Тэгэхээр давхуу чи санаж нөө Facebook 2007 онд ер нь ямар хуу байсан бэлээ. Миний санджаагаар би яг 7 8 онд Facebook-т анх илсэж орсон гэх юм уу тий. Аккаунт нээсэн байдیں۔ За тэгээ тэр нь болохоор ч бас айгүй сонирхолтой зүгээр нэг юм олон улсын залуучуудын юмд явж агаад тэгээ тэр хүмүүстэйгээ холбоотой байхын тулд юу ч мэдэхгүй хүн энд ч ийм ингээд юм байд юм бэ. Тэр чинь бид нар чи high five байдаг юмс мэт. Тийм бидний гал хэрэглэдэг social media чи high five байсан. Тийм тэгээд Facebook-т ямар ч хэсэн нэгдээд тэгээд нөгөө гадаад байгаа найзуудаа л хаана юу гэж явж гин тий ямар одоо тэр үед чинь бас нөгөө их сургуульд байсан. Тэгэхээр одоо ямар хичээл жишээ нь авч гин тий ямар сургуульд орж гин гэдгийг сонирхол тэд нар ч угаасаа бас тэрийгээ бас постлдаг. Одоо тэгэл тэр юмнуудын ерөнхийдөө сонирхол тэгэл хаа юу вэ гэл нэг тий тиймэрхүү л харилцаатай байсан шүү. Тийм. Тэгээд би болохоор 2007 онд Facebook ямархуу царайтай байсан нэг иргэд санах гад интернетээс бас скриншот энэ төр олж харсан. Тэгсэн чинь айгуу гоё санаж илээ. Тэгээд тухайд бол Messenger бол байгаагүй. За тэгээд news feed гэдэг одоо бид нэр Facebook руу оронгууд л тийм юм хийж гэн энд байж гэн ийм юм болж гэн гэд ингээд мэдээнүүд гарч ирээд идэг штэ мэдээллүүд. Тэр бол байгаагүй. Тэгээд найзуудыгаа хаана юу хийж байгааг яаж мэддэг байсан бэ гэхээр тэр хүний нөгөө нэг профайл руу тийм за давхуу юу хийж байгаа юм бол гэж би өөрөө бодоод тэгээд давхуугийн профайлн дээр дараад тэгээд тэр дээр байгаа мэдээллүүдийг хардаг байсан. Бас poke гэдэг нэг батн байсан. Тэр нь ямар ч зоригтой нэг тийм хорооны зурагтай тий. Тэгээ хүнийг хуруугараа чичил гэдэг байгаа мó яа гэдэг байгаа. Тэр нэг юу байдаг гэсэн. Харин тийм. Би одоо хүртэл гэхээр одоо сарайч хаашийн тий. Ерөнхийдөө бол тэр конопыг ойлгохгүй байсараа л дууссан шүү дээ. Харин тийм. Ер нь ойлгосон байгаа юм. Зүгээр манай Ока гэдэг нэг найз байдаг тий. Манай найз болохоор
бид нарыг зүгээр өөрийгөө байгаа гэдгийг мэдрүүлэх гэж. тий. Өөрийгөө байгаа гэдгийг мэдрүүлэх гэж л тэрийг дартаг гэсэн юм болоо даа. Мэдгүй харин яг тэр нөгөө poke гэдэг тэр батны чинь дараа нэг ингээ мэдээж аваад ингээ харсан чинь хамгийн их окогоос poke ирсэн байсан байхгүй юу? Тэгээ гол нь тэрэнд нэг ч хариулаагүй. Poke гэхээр эргүүлээ poke гэхтэй нөгөө тий. Мэдгүй арай. За тэгээд тэр үед Марк маань анх Ширэлтэй танилцсан. Нэг үжлэгтэр. Тэгээд танилцсангуудаа өдгөө тэр хоёр нэг оройн хол хамтдаа идчихлээ. Илүү сайн танилцгаад. Ингээд ирээдүйн хоёр хамтрагч маань хоорондоо маш сайн ойлголцож танилцаж авсан гинэ. Тэгээд энэ уулзалтынхаа дараа талаар Sheryl Sandberg өөрөө Oprah-тай нэг ярилцлага дээр ярьсан мөлий. Тэгээд бид хоёрын анхны уулзалт их тийм айгүй амжилттай анхны болзоо шиг л байсан гэж байгаа байхгүй. Тэгээд юугаараа гэх юм бол тэр хоёрын ярих юм дуусч өгөхгүй, цаг хугацаа өнгөрөхийг мэдрэхгүй. Тэгээд нэг мэдсэн чинь бүр арай болоод ресторан хаагдталцсан. Тэгээд ресторан хаачаар нь хоёул манад очигээд нөгөө маркет гэрлүүгээ дагуулж аваа дахиад үргэлжлүүлээ зөндөө яриад тэгж одоо удаа ярилцаж хоорондоо танилцчихсан байгаа юм. Тэгээд тэрнээс хойш бол нэг удаггүйгээр Sheryl Sandberg Facebook-т ажиллах саналаа авч шийдвэрээ гаргасан байт юм лээ. Тэгэхээр энэ хоёр хүний танилцсан түүх нь ямар вэ? Одоо ер нь бол хамтарч ажиллах босстойгоо тий ингэж танилцж байгаа гэсэн үг шүү дээ. Босс юм уу, хамтрагч юм уу? За, өөрөөс нь бол 10 хэдэн насаар дөө тий. Тэгээд албан тушаалаараа бол босс нь тэгтээ яг энэ хоёр бол их мундаг хамтрагчид л гэж би бол харж байгаа. Хоёлаа яг адилхан ийм нөгөө зүйлийг бодож төлөвлөж юм уу ингэж ийм бий болоосаа гэж хүсдэг. Нэг тэр зүйл нь яг сайхан таарсан. Огтлолцсон гэх юм уу? Харин тий. Тэгээд анхны болзоо гэж ярьдаг нь бол мэдээж хашигнал тий. Тухайн үед бол Sheryl Sandberg өөрөө нөхөртэй, жоохон хүүхэдтэй ийм байсан. Тэгээд маш завгүй ингээд ажлыг ингээд хүлээж авч байгаа шүү дээ тий. Тэгээд бас нэг түүх байсан. Тэр нь болохоор анх танилцаад бас яг нэг удаагүй байхдаа Facebook-ийн Mark 9 цагийн үед Sheryl Sandberg-тай уцаар ярьж ижил тий. Оройн 9 цагийн үед тэгээд уцаар ярьж аваад жоохон байжаараа би эргээд нэг 30 минутын дараа эргээд залгая гэд Марк уцаа таслах гэсэн чинь Sheryl болохоор юу гэсэн бэ гэхээр өө тэр үед чинь би унтсан байна уу? Надад битээ залгаарай гэсэн байдаг байхгүй. Тэгээд маргааш нь нөгөө ар чин уулзаад тэгээд Марк чи ясаа өвдсөн байсан юм уу? Яасан ямар их дорнд тийм гэдгсэн чи үгүй би өдөр алган те 10-аас өмнө унтдаг. Би чинь жоохон хүүхдтэй ээж хүн өглөө 5-аас босоод ер нь хүүхдээ сургууль мургуулд нь явуулахаас ахуулаад бэлддэг гэд. Юм байт юм л. Тийш дээ тийм байгаа штэ. Бэд юм байлээ ш, бэдэн штэ. Одоо би ч гэсэн 10-аас өмнө л унтчих шүү. Тэр нь бол бараг л ихэнхтэй. 8 гэхэд усна 8 гэхэд ер нь бол хүүхдээ унтуулсан л ахгүй бол маргааш өглөө нөгөө нэг цоглог тарих толгойн амарсан босч ирэхгүй. Тэгэл максимум 9. Тэнхээр нөгөө гэр орон чинь тэр чигээрээ чив чимээгүй байхгүй бол өөртөө унтахгүй гэж хүүхдээ унтуулна гэж бол байхгүй шүү дээ. Тийм тэгэхээр яг л бидний нэг шиг адилхан ээж тий хэдийгээр юм мундаг амжилттай босгоо гэдэг нэг жаач гэсэн бидэнтэй адилхан л юм байна да гэж бодчихсон. Тэгээд Facebook дээр бол ороод нэлээ мундаг амжилттай ажиллаа. Тэгээд Facebook компаниг өнөөдөр одоо ямар зэрэгтэй байгааг бол бид бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд 2013 онд өөрийнхөө ажил амжилтын туршлага дээр тулгуурлаад Lean In гэдэг бестселлер номоо бичиж хэвлүүлсэн. За тэгээд энэ номыг монголоор бол өөдөө тэмүүл гэж гарчгийг нь авчилсан байт юм лээ. Тэгээд эмэгтэйчүүдэд ялангуяа маш хэрэгтэй тийм удирдах түвшний одоо нөгөө карьер хийнэ гэж бодож байгаа эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөгөөнүүдтэй энэ ном нь их амжилттай борлуулалттай ном байсан. Тэгээд энэ номны нэг 3 гол мессеж байдаг. Яг өөрийнх нь амьдралын туршлагатай холбоотой. Эмэгтэй хүн ер нь амжилтанд хүрэх гэвэл энэ 3 зүйлийг л нэг анхаараарай гэсэн. Тэр 3-ыг нь би ярьж хөө. За тэг. Ямарваа нэг шийдвэр гаргах хурал, уулзалт яриа болж байгаа тэр нөхцөлд эрчүүдтэй хамт ингээд тэр уулзалтанд оролцож байхдаа ширээний голд эрчүүдтэй яг мөр зэрэгцээд суу. Буланд нь биш. Өрөөний одоо энэ
энэ тэнд буланд биш ширээний доотлолт нь биш те. Ярианд нь оролцоод яг дунд нь ороод өөрийнхөө дуу хоолойгоо хүргэе гэд. Тэгээд эмэгтэйчүүдтэй ингээд ажиллаж байгаа хувцастаа ширэл өөрөө анзаарч илтээ. Тэгээ өөрөөсөө ч гэсэн тиймэрхүү ялангуяа ингээл амар чухал хүмүүсийн уулзж байгаа чухал уулзалтан дээр ингээл очихороо эмэгтэй хүн голдуу нэг тийм юу яагаад гэдэг гинэ. Булан руу ингээл суугаал тэгэл ярианд нь их оролцохгүй айгуу даруухан байгаал. Тэгээ тэрнээсээ болоод ингээд нөгөө нэгдүгээр шийдвэр гаргалтанд оролцохгүй, хоёрдугаард өөрийгөө харуулж чаддгүй тий. Тэгэхээр ийм бэрхшээл байдаг. Тийм болохоор ширээний голтон суу ярианд оролцоо гэж ингэж зөвлөсөн байдаг. Тэгэхээр энийг сонсхолоор чамд ер нь хэр сэтгэлд ойрхон санагдаж байна? Ер нь чамд иймэрхүү жишээнүүд байдаг уу? Би нэг анзаараагүй юм байна. Одоо чинь өөрийгөө бол нэг анзаараагүй, бусад эмэгтэй хүмүүсийг нэг анзаараагүй. Гэхдээ ерөнхийдөө бол нэг аль болох ярианд орохгүй байх хандлагатай байдгийг нь бол анзаарсан юм байна. Тий. Тэгээ заавал асуудаг жишээ нь. Тий, би бол яг юу гэж бодож чинь хэлмээр юм юу вэ гэж яг өөрөө л асуухгүй бол ер нь дуугүй байж байгаа л гарч явчих гэдэг. Тэг эмэгтэй хүмүүс бол нийтлэг. Харин тийм. Тэгээд ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд зарим талаараа ялгаанууд бол байгаа шүү дээ тий. Тэрний нэг гол юм жишээлх юм бол ингэж юм л да. Эр хүн хэрвээ амжилт гаргах юм бол ажил төрөлдөө ч юм уу тий бизнестэй амжилт гаргах юм бол тэрийг өөрийнхөө авьяас чадвараас одоо тий түүнийхээ хүчээр амжилтанд хүрлээ гэж ойлгож хүлээж авдаг, өөрөө тэрэндээ итгэдэг. Тэгтэл эмэгтэй хүн болохоор илүү бусдын тус дэмжлэг эсвэл надад аз тохиос юм аа ч гэдэг юм уу тэр талаас нь бодох гэдэг. Тэгж хүлээж авах гээд тэгээд бити тэгэрээ өөртөө тийм итгэлтэй бай, өөрийгөө бүр өөрийнхөө бодож байгаас илүү мундаг гэдгийг өдөр алгаа мэдэрч амьдраа гэсэн байна. За тэгээд хоёр дахь зөвлөгөө нь болохоор нөхөртэй болно гэдэг бол эмэгтэй хүний хувьд амьдралын одоо хамтрагчаа болж байгаа гэсэн үг. Ер нь аль ч хүний хувьд. Тэгээд ялангуяа эмэгтэй хүн болохоор ер нь ажил дээрээ амжилт гарах уу гэдэг нь гэр бүлийн хүнээс нь нөхрийнхэн дэмжлэгээс маш их хамаардаг гэдэг ч аахгүй. Тэгээд ер нь бол эмэгтэй хүн ээж болно. Тэгээд бас хажуугаар нь одоо ажилдаа мундаг байхын тулд ингээл ажил дээр оройтох хэрэг гардаг ч юм уу тий. Иймэрхүү үед маш сайн ойлгож хүлээж авдаг, дэмждэг, сэтгэл санаагаар нь бас дэмждэг. Ийм нөхрийн одоо нөгөө туршиг бол маш их хэрэг болдог. Надад бол хэрэг болсон гэж Sheryl Sandberg хуваалцсан байдаг. Тэр бол үнэн баха. Тий. Яа тэгэхээр зүгээр анзаарч хараад хахад бол нөгөө нэг жоох оройтон ч гэдэг юм уу хагас бүтэн сонор ажиллана гэдгийг ойлгодгүй юм бол тэгэл явуулахгүй зүтэй. Тийм. Одоо нөгөө нэг үр хөвгтэй харан ингэн тэгэн те. За гэр бүлэрээ юм төлөвлөсөн ажлын чинь цаг дууссан байгаа сте л гэдэг юм яриа шүү. Тийм болохоор чинь тэрийг ойлгохгүй үнтэй цуг амьдраад тэгэд өөрийгөө бол бас тодорхой хэмжээгээр хөдөлмөрлөөд тэгээд амжилт гаргана гэдэг бол бас хэцүү л ах гэж бодчихно. Хувьдаа бол харин тийм. Тэгэхээр мань хүн бол тийм бол хэцүү. Ер нь бараг л болохгүй. Тэгэхээр их сайн нөхрийн тус дэмжлэг бол зайлшгүй надад хэрэг болсон гэж л ярьж байгаа юм билээ. Тэгээд 3 дахь зөвлөгөө нь болохоор нэг ийм надад бол айгүй сонирхолтой санагдсан. Юу вэ гэхээр эмэгтэй хүн залуу бүсгүүчүүд охтууд өөрийгөө ээж болно гэдэгтээ маш эртнээс одоо сэтгэл зүйн бэлтгэлд орж эхэлдэг гэж аахгүй дэндүү эртнээс. Тэгээд ер нь бол ээж болно би тэгээд хүүхдээ тээж төрүүлнэ өсгөн нөхөртөө болно гэд энэндээ бүр 10 жилийн охтууд хүртэл ингээд сэтгэл санааны хувьд бэлдэж эхэлж байдаг. Тэгээд өөрийгөө нөгөө сорих айгуу том мөрөөдөл тавьж ингээд зоригтой байх тэр нь багасаад эхэлдэг юм байна л да. Тэгээд нэг судалгаа гэдэг штэ одоо дэлхийд даяар ганц Монголд ч биш дэлхийд даяар ихтэй сургуулиудыг төгсөж байгаа, онц дүнтэй сурж байгаа оюутнуудын ихэнх нь талаас илүү хувь нэмэгтэйчүүд байдаг. Тэгсэн мөртлөө яг ажил дээр гараад ирэхлээрээ одоо удирдах албан тушаалд ажиллаж байгаа одоо хамгийн өндөр албан тушаал дээр хамгийн өндөр одоо цалин урамшуулалтад ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь ирчүүд байгаад байдаг. Тэгээд энэний одоо нөгөө нэг цааш шалтгаан нь юу юм болоо яг хувь хүн талаасаа бодох юм бол гээд тэгээд Sheryl Sandberg бол юу гэж дүгнсэн бэ гэхээр эрт одоо нөгөө нэг ээж болох үүргийнхаа талаар их гүн гүнзгий ингээд ойлгочоод тэгээд охтууд бол өөрийгөө сорих нь ингээд багасаад ирдэг гэж ярьж байгаа байхгүй юу?
Аха. Тэр нэр айгуу тийм сонин үнцэг байна тий. Ерөөсө бодож үзэж байгаагүй байна би бол жишээ. Аха. Одоо жишээлх юм бол ингэж байгаа байхгүй юу? Үеийн за нэг мэдгүй 23 4-тэй яг адилхан одоо мэрэгжлийн туршлага боловсралтай хоёр залуу хүн байлаа гэж одоо нэг нь нэмэгтэй, нэг нь эрэгтэй. Хоёулаа хостой, найз охинтой, найз залуутай. Тэгээд тэр хоёрт яг ижилхэн одоо нөгөө нэг альбан тушаал ахих боломж олдлоо гэж бодъё заяа. Тэгэхэд бүсгүй маань болохоор юу гэж бодох магадaltaй вэ гэхээр эхлээд эрэгтэйгээс нь ярьчих. Эрэгтэй хүн болохоор яах вэ гэхээр одоо нөгөө өөрт нь ур чадвар нь байгаа, туршлага нь байгаа л гэж бодсон бол энэ ажил минийхээ би энийг аавна, чадна. 100% бүтээн гэж боддог. Тэгэл энийг надад өгөөч гэдэг санаачлаг гаргадаг. Тэгэхэд эмэгтэй нь болохоор яах вэ гэхээр за би чинь найз залуутай одоо бит хоёр ер нь удахгүй ингээд гэр бүл болох бах. Тэгээ үр хүүхэдтэй бас болох бах. Тэгээд юу энэ одоо өндөр хариуцлагатай илүү ачаалттай ажлыг би ер нь цаашдаа хийж чадах үлээ. Ингээд энэс цаашаа ингээд би карьер ахаад яваад ахад миний гэр бүлийн амьдрал яах вүлээ гэдэг талаас нь бодоод тэгээд нөгөө нэг тэр боломжийг шүүрж авах гэж ингэж нөгөө санаачлаг гаргах нь илүү бага байдаг гинэ. Тийм бах тий нэрээ. Тэгэхээр чамд одоо жишээлбэл иймэрхүү төстэй тохиолдол гарч ирсэн одоо ингээд яг ингээд адилхан юм дээр ингээд илүү өндөр хариуцлага авах боломж ингээд гарлаа гэж бодоход тэрийгэ бодоод өөр хүнд боломж олгож ирсэн байх. Тийм юм бол байхгүй л тий надад бол. Тэгтээ зүгээр ерөнхийдөө бол нөгөө яг шийдвэр гаргахтаа бол байнгын тэрий чинь нөгөө шийдвэр гаргах нэг үзүүлэлтэд болгодог. Тий. Тэгэхээр тийм бол хандлага бол байгаа байх магадлал өндөр. Одоо жишээ нь за энэ ажлыг чинь мэдээж хэрэг хүн тухайн хариуцлагыг хүлээн гэдэг чинь бас нэг хүний өмнө нэг хариуцлага хүлээж байгаа л гэсэн үг шүү дээ тий. Хүн ч байт юм уу, байгууллага ч байт юм уу. За тэгэхээр энийг би хийхэд гэр бүл маань ч байт юм уу, яах вэ? Тэгээ юун дээрээ илүү одоо үнцэнээ өгж байгаа вэ? Яг тухайн цаг үед гэдгээ бодож жогоод шийдвэр гаргана шүү. Тийм одоо шинэ энэ жил жишээ нь манай охин 1-р ангид орсон. Тэгэнгүүт жишээ нь бол зарим талаар бол шийдвэр гаргахтаа би аль болох нэг уян хатан цагтаа ч байт юм уу те яг ингээд нэг 8 цаг намайг ингээд одоо бариад зарим үе чөлөө мөлөө авах ийм хэцүү чөлөө авахд юм хүндрэлтэй байдаг ажил бол аль болох сонгохгүй байх юмсан. Ядаж альсвал нөгөө нэг дээдлийнхаа удирдлагатай ойлголцдог ажил руу орох юмсан ч гэдэм үү те. Тэр ч юм бол бас ингээд нөгөө нэг зүгээр гоё сайхан ажлын санал гэдгийг чинь хажууд бол бас ингээд нөгөө асуултын тэмдэгтэй байгаад байгаа юм л байгаа байхгүй юу? Тэ? Тийм хичнээн одоо гэр бүлийн дэмжлэг нэлээд сайн байдаг ч гэсэн өөртөө тэр одоо эрх чөлөө гэр бүлийн дэмжлэгийг чи өөрөө өгч чадахгүй байхгүй. Тийм. Тэгээд бас энэ Sheryl Sandberg-ийн хэлж байгаа нь болохоор одоо давхуу бол яг охинтой те гэр бүлтэй тийхээсээ бүр хаа байсан эрт те яагаад ч байхад нөгөө бэлдээд эхэлдэг гэж аахгүй юу ингээд тэгээд боломжоос ингээд хоош суугаад эхэлдэг тийм хандлага байд юмаа гэд тэгээд тийм болохоор бүр яг нүхртэй болоод хүүхдтэй жирэмслээд те тэгээд жирэмсний амралтаа авах болтлоо тэрэнд тэгж нөгөө нэг айхтар их бэлдээд авах бол хэрэггүй те тэгээд ажлаа сайн хийгээд айгуу том зорилго урдаа тавиад явах нь илүү дээрээ гэж тэгж зөвлөж байгаа байхгүй юу. Ялангуяа залуу яг гэр бүл зохиож байгаа хүмүүст айгуу чухал юм байна те. Тийм эсвэл зохиох гэж байгаа. Тий эмэгтэйчүүдэд. Тийм. Тэгээд яг эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хооронд нь харьцуулаад ярьж байгааг бас зөвөр ойлгох хэрэгтэй. Ирчүүдийг одоо юм айхтар гэдэг талаас нь ярьж байгаа ш зүгээр тэднээс юуг нь сорох вэ те ямар зам чанар нь бидний хувьд авууштай байна вэ гэдэг талаас нь ярьж байгаа. Тэгээд харин ч одоо эрэгтэй найзууд, аавууд, ах нар, нөхрүүд ийм дэмжлэг бол эмэгтэй хүмүүст хамгийн хэрэгтэй. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүс нийлээд одоо юмыг өөрөөр өнцгөөс хараад хамтдаа ингээд ажиллах юм бол хамгийн сайн үр дүнд хүрдэг. Тэгээд тэрний нэг жишээ бол одоо энэ Facebook компанийн хувьд Mark Zuckerberg, Sheryl Sandberg хоёрын одоо хамтын ажиллагаа авах гэж би бол бодож байна. За тэгэхээр Lean номын хувьд бол иймэрхүү 3 гол мессежийг одоо бүсгүүчүүдэд өгсөн байдаг. За тэгээд одоо болохоор би юуны тухай ярмаар байна гэхээр яг
одоо өнөөдөр энэ хүртэлх ярьсан зүйлийг ингээд сонсхолоор Sheryl Sandberg-ийн амьдрал амжилтын түүхэн ингээд дандаа аймаг гоё тардан замаар яваад исэн юм шиг тий. Жохон багасаа ахуулаад онц сураал, сайн сургууль төгсөөл дандаа том гоё байгууллагуудад ажиллаад ингээд ирсэн юм тий. Тэгээд ингэж харагдаж байгаа бах. Гэтээ бас алдаа оноо хүндрэл бэрхшээлүүд тий хүнд үедтэй болол энэ хүн зөндөө тулж исэн. Жишээлх юм бол анх 24 настайдаа гэр бүл болоод тэгээд 1 жилийн дотор тэр гэр бүлээ цуцлуулсан байдаг. Тэгээд тэрийг өөрөө бол юу гэж ярьдаг гэхээр ерөөсөө их нуудгүй. Миний тэр анхны нөхөр бол их сайн хүн байсан. Тэгтээ би тэр үедээ алдаа гаргаад маш одоо нас балчир ахта дэндүү эрт хүнтэй гэр бүл зохиосон. Тэгээд тэр маань бол амжилттай болоогүй гэд. Ингэсэн байгаа юм. Тэгээд хоёр дахь нөхөртэйгээ болохоор 35 настайдаа анх гэр бүл болсон. Тэгээд яг нөгөө өөрийнхөө хүссэт байдаг одоо яриад байдаг амьдралынх нь одоо хань туршиг болох хүнээ ингэж олсон байгаа. Тэгээд хоёлаа сайхан өөр хүүхдээ өсгөөд хоёулынх нь ажил үйлсэн бүтэмжтэй, амжилттай гоё ингээл байж итэл 2015 онд нөхөр нь өвчнөөр харамсалтайгаар өөд болцдог. Тэгээд тэр үед Facebook Sheryl ажиллаа хийжсэн. Тэгээд нөхрөө алдаал маш их одоо уу гашуу давтагдсан гэд тэрийг ярьдаг. Тэгээд энэ талаараа ч гэсэн бас линейний дараагаар бас нэг ном гаргаж ирсэн байдаг. Тэгээд хүүхдүүдтэй одоо яаж хэлнэ гэдгээс эхлээ шаналал. Тэгэл ажил дээрээ хурал уулзалтан дээр байж идэл гинт ингээл нулимс насгараал ингээл маш хэцүү өөртөө итгэлээ алдаал нэг хэсэг маш их шаналсан талаараа ярьдаг. Тэмээ яг санжийн TEDx дээр бас нэг яг энэ талаараа ярьсан байдаг. Тэнийг яриа байдаг тий. Ингээд нөгөө нэг мэдээж хэрэг эн чинь хүний амьдралд одоо гарч байгаа төсөөлхийн аргагүй зовлон бэрхшээл байгаа. Тэгээ яг тэрийг тодорхой хэмжээгээр өөрөө яаж даван туулсан бэ? Тэгээд ил тод ингээ бүх хүмүүст хэлж өгч байгаа нь айгүй сайхан санагдсан. Тэр яриан дээрээс бол харин тий. Тэр номоо бичсэн нь ч гэсэн тэгээд олон хүний өмнө одоо TED дээр гараад энэ талаар өөрийнхөө одоо туршлагыг гэдэг юм уу тий. Энэ талаар ил тод ярьж байгаа нь өөрт нь хамгийн гол нь тайвшрал өгсөн гэж ярьд юм лээ. Тэгээд хамгийн гол нэгэд хуваалцаад миний энэ зүйлээс нэг ч одоо болтугай тий эрэг үр дүн гараасаа гэж бодоод юмд ингээд өөдрөгөр хандах гад хичээсэн тэр нь өөрт нь маш их одоо тайвшрал авчирсан гэдэг юм лээ өөрөө. За тэгээ ер нь яаж даван туулсан гэж байна. Тэгэл хамгийн гол нь л бусдтай хуваалцах, тэгээд зовлонгоо хуваалцах. Тэгээд өөрийгөө их нөгөө хайрлах. Тэгээд хүнд үе байна. Яг одоо би хүнд үед ингээд явж байна гэдгийг зөвшөөрөөд үе шаттайгаар ингээд даван туулсан л гэж ярьд юм лээ. Хамгийн гол нь энэний туршлагын дараагаар ерөөсөө бууж өгөөгүй одоо хайр сэтгэлд итгэх итгэлэн ч гэсэн эргээд хിവэрээ энэ онд илүү одоо дахиад нэг сайхан хүнтэй сүй тайсан талаараа зарласан байлээ. Тэгэхээр ер нь бол бас гэр бүлийн амьдралын хувьд сайхан зүйлүүд ч байсан бас бэрхшээлтэй үеуд ч гэсэн байсан байгаа тий. Ажлын хувьд болохоор сүүлийн 3-4 жилийн хугацаанд бол нэлийн асуудлууд гарч байгаа. Facebook компани анх бол хүмүүсийг хооронд нь холбож өгнө тий. Холыг ойртуулж өгнө гэсэн зорилготой. Одоо анх даа хүү жишээ нь Facebook дэлсэгтэй гадаадд байгаа найз нөхдөдтэйгээ холбоотой байх гэж Facebook дэлсэжсэн. Тийм тэр зорилгоо ч гэсэн биелүүлж ийн гээл маш амжилттай байнга л магтуулж идэг. Тэгэл Facebook-ийн Mark Zuckerberg, Sheryl Sandberg хоёр бол ерөөсөө бааtruуд лайлаа шүү дээ тий. Олон жил. Гэтэ байдал одоо бол өөрчлөгдөд байна л да. Тэгээд Facebook-ийн одоо нөгөө бизнесийнхаа өөрийнх нь цаад нөгөө загвар нь ямар байгаа вэ гэхээр Facebook-ийг ашиглаж байгаа олон 100 сая 2 тэрбум билүү. 2-оос олон 2 тэрбум хэрэглэгчтэй. Тэгээд энэ хэрэглэгчдийнхаа Facebook дээр өнгөрүүлж байгаа цаг хугацаа Facebook руу хандуулж байгаа анхаарлыг нэг ясандаа худалдаж, зар сурталчилгаа хийдэг компаниудад худалдаж мөнгө олж байгаа бизнес болчихж байгаа юм л да одоо бол. Тэгэхээр
энийг нь өдөр тутамдаа Facebook-ыг хэрэглэж байгаа хүмүүс бол тэр бүр анзаараад байдаггүй. Facebook дээр хийж байгаа үйлдэл болгоно нь ер нь ганц Facebook ч биш, ер нь технологийн компаниудын одоо талаарх гол шүүмжлэлэл байна л да. Тэг хүн болгоны хийж байгаа бүх зүйлийг байнгын хянжаадаг. Тэгэл хувь хүний одоо нууц гэдэг ч юм уу тэр зүйл гэж бол одоо ер нь байхгүй болж байгаа. Дээрээс нь сошиал медиа дээр бол хуурамч мэдээ, худал мэдээлэл гэдэг зүйл бол маш ихээр тарж байна. Одоо нөгөө хүмүүсийг холбох гэхээсээ илүү хоорондоо муудалцах, эсрэг сүрэг одоо үзэл бодолтой хүмүүс хоорондоо улам ингээд холж салах тийм бүх нөхцөлийг бүрдүүлж байна гэл нэг ийм л шүүмжүүдийг одоо сүүлийн хэдэн жилийн туршид тасралтгүй сонсож байгаа. Тэгээд одоо энэ хоёр бол халагдах ёстой гэдэл New York Times дээр бол байнга л одоо тиймэрхүү мэдээнүүд гараад байдаг. Тэгэхээр нэг эмэгтэй хүний нуруунд дээр ингээд бүхэл бүтэн дэлхийн нийтийн ийм том асуудлууд, интернет орчинд болж байгаа буруу зүйлүүдийн хариуцлага ингээд орж ирнэ гэдэг бол их л хөндлөж таарна да тий. Би болохоор ч яг тэгж ялгаад байгаа шүү дээ. Нөгөө нэг бизнес юм да тий. Гэхдээ ингээд нөгөө нэг анх бодож исэн тэр нөгөө гоё сайхан юмнууд чинь хөгжөөд ирэхийн цагт нөгөө талаасаа яах аргагүй нөгөө бид нар үнэгүй бол хэрэгжилж байгаа. Гэхдээ бид нар өөрсдөө тэр нөгөө зарагж байгаа бүтээгдэхүүн нь болчиход байгаа байхгүй юу? Тий. Нөгөө хэн бэлээ нэг айгу алдартай хэлсэн байдаг ш тэ. Хэрвээ та мөнгө төлж ямарваа нэг юмыг үйлчлүүлж байгаа биш бол та өөрөө бүтээгдэхүүн нь байна гэд. Харин тий. Тий. Аха. Тэгээ одоо нөгөө нэг одоо энэ хошин шогч гэх юм уу? Хүмүүсээс тэгээд ааш яг төрсөн өдөр болох гол ирсэн чинь тий. Сүрчиг мөрчигний тий цүнх мөхний дэлгүүрүүдийн зар сурчлагаанууд эхнээс нь ахуулаад яг өөрхийн сонирхдаг юмнуудын дэлгүүрүүдийн зар сурчлагаанууд нөгөө ньюс фид дээр өөр дээр нь фейсбુક дээр харагдал эхэлж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр фейсбુકт болон тэр одоо олон нийтийн сүлжээнд өнгөрүүлж байгаа таны зам төлөвийг цаадуулж бүгднийг сайхан судлаад танд зориулаад юм өгөөд байна гэсэн үг үстэй тий. Тийм. Тэгээд энэ болохоор нэг талаасаа зүгээр хэрэгтэй хэрэггүй баахан реклам үзчихснаас тий ингээд надад хамааралтай яг хэрэгтэй үед нь хэрэгтэй юм гарч ирээд байгаа нь бас эрэг зүйл гэж үзэж болох юм. Гэхдээ ямар тохиолдолд айгу сөргөөр одоо нөгөө илрээд байгаа вэ гэхээр нөгөө нийгмийн үзэл бодол улс төрийн зорилгоор энийг айгу гуйлан ашиглаж болж байгаа. Одоо жишээлх юм бол арьс өнгөөр ялгарлан гадуурхах үзэлтэй хүмүүс байлаа гэж бодъё те. Нэг хүн тийм байлаа гэж бодъё. Тэгэхэд яг тэр хүний өөрийнх нь үзэх дуртай гэдэг юм уу те. Тэр үзэл бодлын дэмжсэн. Гэхдээ нөгөө талаас харах юм бол эн чинь буруу улам нөгөө сэдрээсэн ч гэдэм үү те. Аха. Тийм мэдээллүүдийг одоо байнга үзүүлээд байна гэсэн үг. Тэгэхээр Facebook дээр чи хоёрын үзэж байгаа юм хоорондоо өөр байгаа. Тэгээд ариунаа бол яг ариунаад хэрэгтэй юм аавзна тий. Дуртай юм аа. Давхуу бол яг ертөнц. Тэгээ Facebook чинь бидний хувьд нэг ертөнцийг харах цонх болох гэдэг нь шүү дээ. Тийм ээ. Тэнгүүд яг тийм айгүй нарийнхан явцуу ертөнцийг танд өдөр болгон харуулдаг байна гэсэн үг. Тийм ээ тий. Тэгэхээр хэдийгээр яг сүүлийн үед нэлээд одоо ажилтайгаа холбоотой хүндрэл бэрхшээлүүдтэй нүүр тулж байгаа, зөндөө шүүмжлүүлж байгаа ч гэсэн өдий зэрэгтэй явж байгаа дэлхийн хамгийн одоо нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг байгаад явж байгаа нь бол гайхамшигтай, бахархууштай. Тэгээд амжилт гэдэг бол өөрөө хэцүү. Нэг үед нь ингээд баатар болоод магтагдаад тий. Одоо нөгөө туг арна гэдэг лөө тэгж явах үе байхад олны шүүмжлэлийг аваад бэрхшээлтэй тулгараад тугал хариулж явах бас үе байна. Тийм амжилт гэдэг чинь өөрөө тийм л хоёр талтай байдаг юм байна. Тийм ээ. Угаасаа нөгөө нэг амжилт гэдгийг ингээд сонсохоор амар эерэг зүйл шиг сонсогдоод байгаа мөртлөө тэр чинь ингээд нөгөө нэг сөрөг зүйлтэйгээ цуг нийлээд амжилт гэдэг зүйл чинь явдсан байна л гэдгийг бас Сандбергийн амьдралаас тий ажлынх нь энэ карьерийнх нь үйл явдлаас бол харж болох юм байна. Энэ хүний одоо яг чамд юу нь хамгийн одоо гайхамшигтай юм шиг санагддаг вэ? Ер нь бизнесийн
орчинд амжилттай явж байгаа эрэгтэй эмэгтэй аль ч хүний одоо түүх намтар надад сонирхолтой санагддаг. Тэгээд харамсалтай нь эмэгтэйчүүдийн түүхнийх олон байдаггүй. Ховорхон байдаг. Ялангуяа технологийн салбарт. Тэгээд тэр дунд Sheryl Sandberg за тэгээд YouTube-ийн захирал нөгөө Susan Wojcicki гээд эмэгтэй байгаа. Энэ хоёр бол одоо над шиг одоо бизнесийн мэрэгжилтэй тийм ийм хүмүүст бол нэлээд том үлгэр дуурайл бас inspiration болдог эмэгтэйчүүд. Тэр утгаараа Sheryl Sandberg л надад гайхамшигтай санагддаг. Чиний би бол одоо энэ хүний талаар нэг сайн мэдгүй яж байгаа чамтай сая ярилцлаа штэ. За тэгээ зөндөө олон зүйл мэдэж авлаа. За тэгээ надад бол яг энэ хүний талаар бол чиний ярьсан дээрээс үндэслээд яг юу нэг сайхан гайхамшигтай санагдаад байна вэ гэхэлэр амьдралд нь ч болон ажилд нь те зөндөө олон ингээ сайн муу үйл явдал болж явахад тисээд тэгээд ингээд тууштай байсан байдал нь айгуу тийм мундаг санагдчихээн. Тийм. За тэгээ дээрэс нь болохоор чин яхаггүй сая чи бас хэллээ те. Ер нь энэ технологийн салбарт бол эмэгтэй хүмүүс бол манлайлаад те цоройж гараад идэг тийм түүх болос ховорхон. Тэгэхээр бас одоо сая ковидтай холбоотойгоор бид нар чи одоо ерөөсөө компьютер интернетгүйгээр амьдрах ямар ч боломж байхгүй шинэ амьдрал руу бас бид нар нэг ингээд хөл нийлүүлж алхах хэрэгтэй болоод хахад бас олон эмэгтэй залуу эмэгтэйчүүдийг болон охтуудыг энэ салбар руу урайлан дуутахад юм уу чадна гэдэг итгэл найдвар төрүүлэхэд энэ хүний амьдралаас их сонирхолтой юм уу? Тийм. Тэгээд гол нь өөртөө итгэлээ алдахгүй өөдрөг хിവэрэ байгаад бууж өгөхгүй тий тууштай байж байгаа тэр чанар бол их гоё. За авокадотой тал подкастын энэ удаагийн дугаарыг сонссонд баярлалаа. Гайхамшигтай эмэгтэйчүүд цувралынхаа эхний дугаараар бид хоёр Sheryl Sandberg-ийн талаар ярилцлаа. Энэ гайхалтай бүсгүй намтраас танд хэрэгтэй бодууштай нэг ч гэсэн зүйлийг хүргэж чадсан байгаасай гэж найдаж байна. Хэрвээ энэ дугаар танд таалагдсан бол манай подкастад subscribe хийгээрэй. Мөн найзуудтай манай подкастын талаар санал болгоорой. Подкаст сонсдог бүх аппуудаас гадна YouTube дээрээс бид нарыг сонсч болно. Мөн Facebook, Instagram дээр биднийг дагахаа битгий мартаарай. Манай нэр хаасайгүй авокадотой талах. За дараагийн дугаараар үргээд уулзцгаая. Баяр таа. Баяр таа.